залт үнэг. Нэгэн үнэг арслан дээр очиод агуу хүчит арслангүй. Та амар сайн уу? Юм азаа гэрте байхад тань таарлтваа. Би танд биднээс нэг их ол цашиг алдагдах гээд байна гэдгийг л сануулах гэж ирлээ. Гэсэнд чи юун олзны тухай яриад байна гэж асууж үнэг их л гайхалцсан маягтай. Үгүй та чинь сонсоогүй гэж юу? Өргөс чирэнгийн тэртээ жимсний цэцэрлэг бий шүү дээ. Түүний цаана нуур бий, нуурын цаана гол бий, голын цаах нь мөнх цастай өндөр уул байдаг да. Тэр уулын тхий дунд уужим ногоо нугад багширсан олон хонин сүрэг бэлчиж байна. Түүнийг бусдаас урьдаж олж авах хэрэгтэй гэж би бодож байна. Гэсэнд зүйтэй. Үнэн үг хэллээ. Одоохон явъя гэж өсөглөн арслан архираад өөр юу хэрэгтэй вүлээ гэж асууж гин. Үнэг залжин инээдээ төрөө барьж за ухаантай тэнхээ тэгс баавгайг зүрхтэй зоригтойгоос барыг хөнгөн шаламгаагаас чоныг авч явбал ямар вдэ гэсэнд арслан таашаажээ. Харин энэ олон зүрхтэн зоригтэн сайжруулын дунд нэгийн зэрэг аймхай хулчгар амтан байх нь ч зүв биз. Тэгэхээр туулайхаач гэсэн аваад явъя да гэхэд арслан зөвшөөрч үнэгч аян замд гарах тэр дээр амьтдыг дуудахаар явжээ. Маргааш өглөө нь арслан, баавгай, бар, чон, үнэг туулай хэдүүл алсын замдаа гарчээ. Тэднийг харанхуй балар ой өгтөж гин. Өргөс чирэнгээр өдөржин явсаар нэг их жимс цэцэрлэгт хүрч очтол нар шингэж төдөлгүй шүн болж гинэ. Араатнууд амархаар хэвттэл арслан өнөөдөр хилэн дээрээ юм тавьсангүй. Одоо ч юу идэх вүлээ гэж архирахад үнэг ойртож очиод надад нэг санал байна гэж зулгойдоход арслан за бушуухан хэл гэжээ. Араатныхан агуу хүчит арслангой минь баавгай ээжийн ухаантайг бахархаад баршгүй билээ. Догшин бар биднийгээ довтлох дайснаас хамгаална. Саарл чонч бидэнд сайн хулгайж болгохоор хэрэгтэй. Үнэг игчин ч яах вдэ? Үнэндээ л та нарыг газарчилж явна. Туулайн өөрөг гэж юу н тунч алга да. Зоглчихъя гэж гин. Үлсэн араатнууд туулайг дорн хуваагаад идчихэж маргааш өглөө нарслан, баавгай, бар, чон, үнэг хэдүүл аян замаа хөөжээ. Өдөржингөө амс хийгч завгүй явсаар бүнхий болох үед нэг нуурын хөвөнд очиж хоноглох болж гин. Арслан бас л бид ч өнөөдөр үл хоолгүй амаргүй замыг тууллаа да. Одоо юу идэх вэ гэж архиран хэлсэн дүнэг. Араатны хаан агуу хүчит арслангой минь баавгай ээжийн ухаантайг бахархаад баршгүй билээ. Догшин бар биднийгээ довтлох дайснаас хамгаална. Хүнэг игчин ч яах вдэ? Үнэндээ л та нарыг газарчилж явна. Саарл чоны хэрэг гэж сайн нь юу байх вдэ? Зоглчихъя гэж гин. Үлэн араатнууд тэр дороол чоныг хуваагаад идчихэж. Маргааш өглөө нь мандах нарнаар арслан, баавгай, бар, үнэг хэдүүл алсын замаа дахин хөөж гин. Өдөржингөө амрах завгүй явсаар харуй бүрээ болоход нэг голд хүрч хоноглох болжээ. Арслан өнөөдөр бид их чадарлаа шүү. Байдаг тэнхэл мэмж барагдлаа. Яасан шиг хүч тамираас илвдэг билээ дээ гэсэнд үнэг ойртон очоод араатныхан агуу хүчит арслангой минь догшин бар биднийгээ довтлох дайснаас хамгаална. Хүнэг игчин ч яах вдэ? Үнэндээ л та нарыг газарчилж явна. Хонин сүргийн бэлчээрийг хонгор игчин л мэднэ. Баавгаатай баавгаагүй болно. Бахархах юм алга. Зоглчихъя гэв. Арслан бар хоёр баавгайг дорн тас татан хуваахад бүгдээр цацтлаа идээд тэрийн унтаж гинэ. Өглөө нь урахын улаан нарнаар арслан, бар, үнэг гурав аян замаа хөөв.
орой нар огших үед өндөр уулын бэлд хүрч Арслан түүний цас төрөглийг хараад одоо ч очих газар маань ойртлоо доо. Энэ бартад замыг туулахын тулд жаахан амарцгаая гэд хэвтснэ. За бидний урд ч яггүй даваа байна да. Хүчээ жаахан сэлбэх хэрэгтэй дээ гэсэнд үнэг зуйгардан. Араатныхан агуу хүчэд Арслангой минь ээ. Үнэг их чинь ч яах вэ? Үнэндээ л газарчилж явна шүү. Хонин сүргийн бэлчээрийг хонгор их чинь л мэднэ. Тэгхээр хоёулаа тэртээ тэргүй болно үсттэй гэж хин. Арслан энэ үгийг сонсмогцоо ухасхийн барыг ганц л алгадаад унгав. Арслан үнэг хоёр цадтлаа идэд замдаа яаралгүйхэн гарчээ. Тэр хоёр хад чулуутай жимээр авирсаар арай гэж уулын оргилд хүрвэл тэртээ дор үзэсгэлэнтэй сайхан нугад тоо томшгүй олон хон бэлчиж яваа харагдан гин. Аяа яасан олон тарган хон вэ гэж үнэг дуу алдснаа. Эзэнгүй юм байна шүү дээ. Бушуухан барьж идэ. Та төрүүлээд хараа гэсэнд Арслан ухасхийн үсрээд хадан дээр бят цонов гинэ. Үнэг инээд алдан иймч тэнэг амтан байх гэж. Бас тэгээд Араатны хаан гээд байгаа шүү. Одоо бүх нь минийх боллоо. Би одоо доошоо бууж оройн хоолндоо хамгийн тарганаас нь шилж идэндээ гээд явах гэтэл хаанаас ч гарч ирснийг бүүмэд гинэд маш том бүргэд өөрийг нь шүрэн авч бариад өөрөндөө аваачиж дэгдэх хийнүүдээ хол олцгож гинэ.